Дуграйг бол Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөгч миний би улан баярлал манлаа эфирийн найруулагч төгөлдөр улан чин зэрэг тавтантэйгээ хамт ажиллаж байна. Энэ өдрийн мэндийг хүргье. Тоглолтгүй байсан өдрийн мэндийг хүргье. За өглөөний мэнд. За ер нь шүгийн одоо хагас шигшээгийн тоглолтууд бол ойлгомжтой болсон. Испани шигшээ баг 2-1 харьцаатай Францыг буулгаж авч шовторгын за үзүр төрүү гэж манайхаар бөхөр бол үзүр төрүү гэж ярьж байгаа. За тэгээ Английн шигшээ багийн үед бол Аргентиныг тоглосон тоглолтондоо 2-1 харьцаатайгаар бол хожигдсон. За ингээд Аргентин болон Испани шигшээ баг дэлхийн аваргын финалд үлдэж за 3 дугаар иргэний төлөөх тэмцээн дээр тэмцэлд Францын шигшээ баг Английн шигшээ багийн хүү тулж үлдэж байна. За тус тоглолтууд ерөнхийдөө 19-ноос 18-аас 19 рүү шилжиж тэгээд өглөөний 5 цагт. Тий. Тэгээд нөгөөх нь болоод дөрөнгөд потенциалаас нэгдэх рүү шилжих шөнийн 3 цагт ингээд тоглолтууд болж за дэлхийн аварга нэг л мэдсэн чи сарын өмнө эхлээд яаж дуусах нь да нийт энэ олон багтай байгаа. 6 сарын 11-нд эхэлсэн шүү дээ. Тэгэл одоо ингээд 7 сарын 20-д болцсон. Тий. Яаж энэ олон багийн тоглолтыг үзэж дуусгах нь да юу болно да яанда ийндээ гэж саяхан ярьжсэн санагдаж байна. Одоо ингээл финалийн тоглолт нь ингээд хинд ялгч болохыг ингээд хүлээсэн үе юм учраас нэлээ ойрцсон. Нохоонд бол ойрцсон үйл хайж харагдчихл байна л да. За тэгэхээр одоо Англи, Францын хүрэл медалийн төлөөх тоглолт. За энэ тоглолтыг ингээд за сая бол яасан бэ гэхээр Франц, Испаний тоглолт бол Англи, Аргентин ингээд үр дүнгээр бол Францын шигшээ баг, Английн шигшээ баг ерөөхдөө бол хоорондоо тулж байгаа. За Францын нөхцөл байдлыг аваад үзэх юм бол энэ тоглолт нь Дидье Дешамийн 14 жилийн эрен үеийн сүүлчийн тоглолт. Өөрөө угаасаа энэ дэлхийн аварга эхлэхээс өмнө Францын шигшээг одоо энэ дэлхийн аврагт оролцуулчаад тэгээ би ерөөхдөө ажиллаа өгнө гэдгийг бол хэлсэн байсан. За тэгээ дараагийн дасгалжуулагч Зинедин Зиданаар тодроод гарч ирж байгаа шиг байна. За Дешамийн удирдлаганд ороод Франц 2018 онд дэлхийн аварга болж 22 онд бол финалцсан. За 14 онд шүгийн 4 дээр байна уу? Биш шүгийн 8 дээр Германд хожигдсон санагдаж байна. Тэгээ Мац Химмельсийн мөрөгдөлтөөр гол орж. За 14 онд ч бол Герман дэлхийн аварга болдог жил. Аргентин мөнгөн медаль. Тий. 3-4 дугаар байранд бол Нидерланд, Бразил гэж орсон шүү дээ. Тий, тэгэж орсон. Тэгэхээр ер нь Дешамийн одоо сүүлийн 3 дэлхийн аваргыг аваад үзэх юм бол бас давгүй алт мөнгө тэгээд одоо бүр хүрэл дээр ингээд дараалсан 3 очих юм бол хүрэл медаль авах гэдэг шүү. Тий. Ер нь нэг хуучин Германы шигшээ баг л дандаа нэг юм 2 юм уу 3 дугаар байр гэж нэг олон жил ингээд уншиж жагаад 14 он дэлхийн аварга болж исэн бол Дешамийн удирдлаганд ор харин өстой эсэргээр шууд алтаасаа мөнгөөсөө хүрэл гэж бодоод байгаа байхгүй. Уруу юу тавьж штэ. Харин тий. Гэтэ гол нь үзүүлэлт өндөр. Тий. Сайн гэсэн үг. За ер нь дараагийн дэлхийн аваргач ч гэсэн одоо энэ залуучууд ч байж штэ. Тий. Одоо Мбаппегийн хувьд бол дараад чинь дэлхийн аварга дээр оролцох боломжтой. Яг уу өчигдөр нэг орой нэг юм сонссон юм а. Джейми Каррагерийн хэлсэн одоо тэр зүйл дээр анализ дээр юу гэсэн бэ гэхээр за энэ жил ер нь Франц бол Мбаппегийн эгон дээрээс болж алднаа гэсэн зүйлийг дэлхийн аваргаас эхлэхээс өмнө бол хэлж ирсэн. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр ер нь Мбаппегийн хувьд бол Реал Мадрид руу явсан шилжилт нь өөрөө 10-ын лиг явсан. 10-ын лигийн цом дэлтэнчигтийг өргөх. За тэгтэл эсэргээрээ Paris Saint-Germain Усман Дембелег авчаад тэгээд Дембеле дээр суурилсан тоглолтоор одоо сүүлийн 2 жил ерөөхдөө Paris Saint-Germain бас нэлээд гайгүй явчлаа. За Дембеле ч гэсэн бас нэлээд бэртэл гэмтэл тэгээ форм алдагдсан байж байгаа. Дараалаад дэлтэнчигтийг өргөчлөө шүү дээ. Тийм, PSG тэгээ өргөцсөн. Тэгэнгүүт энэ нөхцөл байдлыг ингээд аваад үзэх юм бол нөгөө нэг оны нөгөө шилдэг тоглогч Баллон д'Ор гэж нэг юм байгаад байгаа. За энэ дэр ер нь Килиан Мбаппе бол угаасаа энэ жил бол нэр нь орж ирэхгүй нь ойлгомжтой. Өөрийнх нь одоо Реал Мадрид бол цомтой бас байсангүй. За тэгээд энэ дэлхийн аварга дээр бас хэрдийгээр багаж ирсэн одоо тэр нөгөө хувь амжилтаар игнэнд явж байгаа ч гэсэн нөгөө нийт амжилтаар нь ингээд аваад үзэх юм бол Мбаппед боломж байхгүй. Харин шигшээ дээр амжилт үзүүлэх юм бол Усман Дембелийн Баллон д'Ор авах боломжтой. Тэгэхээр яг тэр нөгөө бага бас нөгөө финалдуулахын тулд Мбаппе аль болох өөрлөгөө бөмбөг дамжуулах юм уу эсвэл тийм нөгөө эго дээрээсээ болоод энэ багийн балансыг алдагдуулнаа. Тийм болохоор Франц бол энэ жил финалдах ямар ч боломжгүй гэж Каррагер бол дэлхийн аваргын өмнө бол хэлж ирсэн.
Тэгэхээр бас байж болохгүй зөнцөг. Тэнэрүүл. Дембелег баллон дор өгүүлэхгүй байж болох үс битгий хэл одоо болчиход явж байгаа л та. Дембелед баллон дор өгүүлэхгүй тулд өөрийнхөө эго буюу өөрийнхөө одоо тэр амжилтыг илүү өөрчилж тавиад тоглолтын балансыг алдагдуулах юм ингэж харагдав. Яг тийм зүйлч бас надад нэг харагдаагүй л дээ. Яг Усман Дембеле бол эсрэгээрээ баг ассист өгснөөр дахиад нөгөө өөрийнхөө сайн тоглогч, багийн тоглогч гэдгээ бас ингээд тамгалаад үлдээсэн зүйл жишээлбэл энэ дээр харагдаж байгаа. За тэгээд бас сая дурдсан бол Килиан Мбаппе дэлхийн аваргын бүх цаг үеийн голын рекордын төлөөх хөрсөлтөөнө үргэлжлүүлэх боломжтой. Дараагийн дэлхийн аварга дээр бас ингээд ороод ирнэ. Тэгэхээр за Месси бол ингээд одоо энэ тоглолтын дээр гол оруулах уу юу гэдгээс ахвалаад за тэгээд дараагийн дэлхийн аварга дээр угаасаа байхгүй нь ойлгомжтой юм шиг байна. Тэнгүүтээ Мбаппегийн өрсөлдөөн за тэгээд үүнээс гадна мэдгүй дараа жилийн бас дэлхийн аварга дээр нөгөө тооноос орж ирэхгүй бол яах вэ? Дараа жилийн дэлхийн аварга дээр Гэхдээ Зиданы хэцүү штэ. Сая Итали орж ирээгүй штэ. Итали ч угаасаа 14 оноос хойш баг байхгүй болсон штэ. Тэгсэн. Тий 14 онд чинь хэсгээсэж гарч чадаагүй 18 онд чинь шалгараагүй. За сүүлд 20 оны Европын аварга дээр яг ковид үеийн дараа 21 онд гарсан Европын аварга дээр за Европын аварга болсон ч гэсэн нэг тийм бас нэг юм баланс нь алдагдсан. Тэгээд хөлбөмбөгийн холбоодоо өөр асуудалтай байна гэж Итали ярьж байгаа. Яг тэрэн шиг Франц хэрвээ 30 оны олимпиад дэлхийн аваргад орж ирэхгүй бол яах вэ гэдэг. Тийм боломж гэж байх уу? Үгүй би л тэгэж харахгүй байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр Зидан ч өөрөө Реал Мадридыг дасгалжуулахдаа нэг өөрийнхөө аураагаар би бол тэр хүний нэг тийм тактикийн мэргэжилтэн гэхээсээ илүүтэйгээр нөгөө нэг эго өндөртэй нэг хідэн нөхдүүдийг бол өөрийнхөө одоо аураагаар дарж илүү тийм нөгөө хүндэтгэл хүлээж авч тэгээд нэг юм тоглоулдаг хүн байсан болов уу гэж. Тэгээ нөгөө дараалж нөгөө аваргуудын лиг авдаг. За тэгээд за өмнөх нь бол тэрэнгүүд Реал Мадридын залуучуудын багийг дасгалжуулж исэн тийм туршлагатай. Тэгээд бас нэг юм сонин зүй тогтолцоод шүү дээ. Ер нь довтлогооны чиглэл тоглодог байсан хүмүүс яг дасгалжуулагч болохоро тийм сайн дасгалжуулагч болж чаддаггүй. Ихэвчлэн одоо хагас хамгаалтын цэвэрлэгээний байрлал эсвэл хамгаалагч байсан. За яг Стив Брюсийн үед бол тийм сайн яваагүй ч гэсэн ер нь яг тийм тоглолтыг яг ингэж найруулдаг ч юм уу эсвэл ийм хамгаалтын зүгээс ингэж хажуунаас нь хардаг улсууд илүү сайн дасгалжуулагч болоод идэг талтай зүйл ажиглагддаг. Тэгэхээр Зинедин Зиданы үед бол эсрэгээрээ бараг Францын шигшээг дасгалжуулж орж ирэхдээ энэ Мбаппегийн эгог дарах зорилгоор бас байж магадгүй гэж би хараад байгаа. Дээрээс нь одоо дүүэ гэл тоглогчноос ахуулаад ер нь Барколо дүүэ гэл давгуу жигүүрийн тоглогч нар байгаа. Яг хамгаалтыг бас сайн мэдэхгүй байна. Яг дахиад 4 жилийн дараа яг ямар хамгаалттай орж ирэх бол гэдгийг бас сайн мэдэхгүй байна. За гарааны бүрэлдэхүүн ч гэсэн одоо тэгээд яг өмнөх Испантэй хийсэн тоглолтын бүрэлдэхүүнээр гарах байлгүй. Күндэ Upamecano бол за дараагийн дэлхийн аварга дээр байх уу юу гэдэг нь бас сайн мэдэхгүй. Тэгэнгүүтээ Салиба бол байж болно. За нөгөө жигүүрт нь бол Лукас Дини бол ер нь харьж байгаа. Чумани бол залуу байгаа. Адриан Рабиог бол би мэдэхгүй байна. За Олисе Барколо хоёр гэдэг ингээд ерөөхдөө байх боломжтой хүмүүс нь ингээд харагдаад байгаа хгүй. За Черки ч юм уу дүүэ, хоёр дүүэ байгаа. Тэгээд бусдаар бол одоо Малагустог бол би сайн мэдэхгүй байна. Яг тийм сайн хамгаалагч. За Ибрахима Канате бол давгүй байсан. Одоо бас жоохон хийтэй болцсон харагдаж байлээ. Тэгэхээр ингээд хамгаалтан дээр нэг сайн хамгаалтын одоо бүрэлдэхүүн гарч ирэхгүй бол хагас хамгаалтан дээр одоогийн байдлаар бол асуудалгүй. Чумани бол өмнөх одоо улиралд нэм сайн тоглоогүй ч гэсэн бас 22 онд бол сайн байсан шүү дээ Чумани. Тэгэхээр дахиад яг Дембеле шиг бусаа гараад ирэх боломж бас байгаа байхгүй. Одоо тэр Реал Мадридын нөхцөл байдал дээр шинэ дасгалжуулагчтай яг яаж тоглох уу гэдэг нь бас нэг арай өөр байгаа. Тэгэхээр бас Францын хувьд лав яг тэр нөгөө Итали шиг том кризист орсон бүрэлдэхүүн бол би бол харахгүй байгаа. Италид бол бүр ингээд давтагчгүй болсон байл шин. Ским болцсон. Скамака гэж Атлантагийн нэг давтлагчтай тэр нь тэгээд нөгөө дундаж багийн л тоглогч. Яг тийм класс давтлагч ус биш. За хагас хамгаалтан дээр яг ганц хоёр хүмүүс байгаа. Тэгээд ер нь ихэвчлэн хамгаалагч араа нөтөж байна. За тэгээ Францын шгшээ одоо ийм байгаа. За Английн хувьд бол 1966 оноос хойш хамгийн өндөр амжилттай үзүүлэх боломжтой байсан гэдэг байгаа шүү дээ. Яг бүрэлдэхүүнийг авч үзэх юм бол 2002, 2006, 10 оны Английн шгшээ баг бол уулын бүрэлдэхүүн, сайн бүрэлдэхүүнтэй оролцсон. Данч тэгээд нөгөө нэг өөрсдийнхөө тэр нэг ойлголцдоггүй
Тэр нэг жинхэнэ эгонтой дарагдсан байх л. Тий. Тэр үед бол 10 оны дэлхийн аваргын бүрэлдэхүүн бол үнэхээр гоё бүрэлдэхүүн шүү дээ. Тэр бүрэлдэхүүнтэй байхад л за яг жоохон азгуутал нь юу гэхээр нөгөө Франк Лампартын гоолыг Германы эсрэг хийсэн гоолыг бол тооцоогүй. Бусдаар бол нэг тийм асуудалтай зүйл бол байхгүй байсан. За тэгээд 66 оноос хойш хамгийн өндөр амжилтаа үзүүлэх боломжтой байсан ч Аргентины эсрэг хагас шигшээд бол 2-1-ээр хожигдсон. За 86 онд. Тий. За тэгээд Мексик, Норвегийг одоо бас хожиж шөгийн дөрөвт одоо энд ингээд шалгалж байгаа энэ дэлхийн аваргаар. За шөгийн дөрөв бол Английн шигшээ би хүрж яхийг бол ойрын хэдэн жил хараагүй. За яг нь финалд шалгарсан гэдэг утгаараа өмнөх Европын аварга дээр Испанд нэг хожигдсон. Юу штэ 18 онд ч 4-р эзэлсэн штэ. Тийм Хорватд хожигдсон. Тий. За тэгээд Harry Kane шигшээ багаас зодог тайлах хэсгээ одоогор бас шийдээгүй. Гэхдээ одоо юу гэдэг нь Португалийн шигшээ багийг ч юм уу Хорватын шигшээ багийг аваад үзэх юм бол нөгөө Роналдогийн сүүлийн дэлхийн аврагчлаар Роналдо Португалийн шигшээ багаас зодог тайлаагүй. Модричийн сүүлийн дэлхийн аврагчсан бас юунд шигшээ багаас зодог тайлаагүй. Энэ нь нөгөө дараачийн Европын аврагч шалгаруулалтанд ерөөхдөө бол оролцсноо гэсэн мессежийг өгж гин удаа л гэж ойлгож байна. За тэгээд цаашаа тоглох боломжтой гэдгийг ерөөхдөө бол илэрхийлсэн. Тэгэхээр энэ тоглолт Английн хувьд зөвхөн медалийн төлөөгөөс гадна Томас Тухелийн 90 үеийн эхний том тэмцээний эцсийн дүгнэлт болох. Одоо тийм ач холбогдолтой байгаа. Тухелийн хувьд Английн шигшээ багтаа гэрээтэй байгаа шууд одоо ажиллаа өгнө гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр 2028 оны Европын аврах шалгаруулалтанд Английн шигшээ багийг удирдах орно гэдэг зүйлийг бас юун дээр бол хэлсэн байлээ. Хэвлэлийн баг хурал дээр бол хэлсэн билээ. За тэгээд тактикийн үед бол энэ гол тулаан. Сая Аргентины шигшээ багтаа хийсэн хамгийн том алдаа бол Тухелийн хувьд 1 гол оруулчаад араас нь ерөөхдөө хамгаалчих гэсэн зүйл рүү орцсон шүү дээ. Угаасаа нэг хамгаалт ч өөрөө эсрэгээр боломжийг бий болгоод байдаг шүү дээ. Тий. Яг тэр нөгөө юу гэдэг нь Гордоныг 55 дахь минутанд оруулсан гоолоос авахуулаад тэр нөгөө Райсыг ер нь авд суулгангууд яг тэр үед юу утсан бэ гэхээр за эхний гол чинь 16-ын гаднаас Энцогийн дээрээс алдчихж байгаа. Райс хэрвээ гараанд байсан бол Энцог хаах байсан байхгүй. Бүгдээр ерөөхдөө 16-ыг дотгошоо орцсон. Мессигийн ерөөсө бүр хов горсон зайвал дэцсэн байдаг шүү дээ. Мессигийн хувьд бол ойлгомжтой. Одоо сүүлийн 20 жил одоо хөл бөмбөгийн хувьд бол Месси дээр 2-3 хамгаалагч очдог. За тэгээд тэр боломжн дээр одоо ер нь чөлөөтэй гүйлгэж болохгүй. Тийм болохоор ерөөхдөө тийшээ бол аль болох одоо анхаарал тийшээ хандуулж байгаа. За тэгээ Мессигийн тэр хажуунаас орж иж байгаа кроссуудын чи яасан гангийн орж ирдیں۔ Тэр боломжуудыг бүр яаж харуулад байгаа юм бэ гэтэл бүр ингээд шоконд оруулаад одоо энэ томоохон аналистууд, пандитууд одоо байгаа юм л да. Одоо энэ Юнайтедийн хитэн Фердинанд, Рой Кин тэгээд нөгөө Фил Невел за тэгээд Сколс эднэр хоорондоо бүр яг энэ дээр ингээд дандаа сөргөлдөж байгаа байхгүй. Месси дээр ер нь хамгаалт тавих ёстой мүү үгүй мүү. Зүгээр наад хүн чи хамгаалтгүй кроссыг бол ингээд хайж чадаад байна штэ гэд. Тий. Хамгаалахгүй бол бүр илүү ч хожигдох бол тий байдал үүсэн штэ тэр чи. Хамгаалахгүй бол гүгээд орчихно л доо. Тэгнь. Тий. Бүр жинхэнэ скилс хийгээд бүр айгүй бол 5 шугам дээр ороод ир. Тий. Тэгэхээр ингээ хамгаална гингүүд нь филний үгүй наадах чинь хамгаалсан чинь ингэж кросс хаяад байна шүү дээ. Тийм болох наадах чинь зүгээр ингээд хаяад тавьчихсан бол гэж ядж байгаа нөгөө бүгдээрээ англичууд болохоор энэ тоглолтод нэлээ бухимдангуу тийм тайлбар ярьж илээ. Тэгэхээр энэ шигшээ багийн Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд одоо жишээ нь Фил Боден нөө нэг хэн баг Кол Палмер энэ талаар юу гэж боддог вэ? Энэ бол одоо болтол яригадаад байгаа асуудал шүү дээ. Тий. Надад бол тэр хоёр байсан байгаагүй нэх ялгаа байхгүй. Ягаад вэ гэхээр довтлохооны тал дээр бол ямар ч асуудалгүй байхгүй Английн шигшээ баг. Дээрээс нь Гордон өмнөх хөлрөл бол илүү форм сайтай тоглож ирсэн. За тэгэхээр энэ нөгөө Рожерс, Беллингхэм, Гордон гэдэг гуравч нэгт одоо Премьер Лигтээ тийм нөгөө том тоглолтын дээр дээрээс нь Кол Палмер яг нь Челсигээд одоо сайн авч явах үед авч явж байгаа. А гэхдээ Фил Фоден ч баг Сититэй гараанд гарахгүй байх. Тэрс. Өнгөрсөн үеэрл бол ер нь цөөхөн гарсан шүү дээ. Тий. Авиастагийн үед бол Авиастаа сайн тоглогчийн үед бол тоглогч гэхдээ яг формтойгоо байна уугүй юу гэдэг асуудал нь бас нөгөө тогтмол тоглож гинөө эн чинь бас дээрээс нь нөгөө гараанд гарахгүй ингээд суугаад байна гэхээр энэ өмнөх жил жишээлбэл Манчестер Ситигээс зээлэр хин явсан штэ. Жак Грилиш Эвертон руу явсан штэ. Эвертон руу явсан хамгийн гол зорилго нь бүтэн жил үлрэл тоглож Эвертоноос Английн шигшээ баг сонгогдох л гэсэн зорилготойгоор явсан.
Грилишийн үед бол Эвертоныг маш сайн авч явсан гэж би ерөөхдөө харж байгаа. Жигүүр дээр яг хуучин Астон Виллагийн Жак Грилиш ерөөхдөө бол харагдчихсан. За тэгэнгүүт тэгсэн ч гэсэн Жак Грилишийг дуудаагүй нөрөө бас. Грилишийг дуудаагүй баха. Дуудаагүй. Тийм, Грилиш бол байхгүйсэн. Тэгэнгүүтээ нөгөө ядаж сэлгэн дээр тоглолт болгон дээр сэлгэн дээрс одоо Арсеналаас гарч ирсэн одоо Нони Мадуик гэдээ дуудагдсан байх жишээний ч юм уу. Тэгээд одоо энэ юу эднэр орж ирж байна. Зээлэр явцсан байсан Маркус Рашфорд энэ тэргээд аваад үзэх юм бол яг Томас Тухлын тактик одоо яг тэр Боруссия Дортмундын үеэс нь санаж байна л та. Ер нь ингэж кросс болсон пассууд айгүй их өгдөг. Тэгээд тэр үед чинь нөгөө Левандовскиг явуулсан үе Боруссия Дортмунд дээр тэгээд Абумеянг жигүүр дээр гардаг байсан. Баруун жигүүр дээр Хенрих Мхитарян Абумеянг хоёр яг ингэж давхцаад за тэгэнгүүтээ зүүн жигүүр дээр угаасаа тогтмол бол Марко Ройсоос өөр нэр байхгүй. Тэгээд довтлогоон дээр нь яг эрэхт нь Пака Алкасер байсан санагдаад байна. Чиро Амабил левел Пака Алкасер байж хагаад тэгэнгүүтээ хэнийг Абумеянгийг төвд оруулаад тэгэд Мхитарян баруун жигүүртээ зүүн жигүүртээ хэн орж ирээд Марко Ройс орж ирээд тэгээд дандаа юм зүссэн холын пассаар ерөөхдөө ингэж тэр жилийн Европа лигийн тоглолтуудыг хэрвээ харах юм бол яг нэг тиймэрхүү тоглолт ажиглагддаг байсан. Тэгэнгүүтээ аль болох хурдтай яг нэг тийм юу гэдэг боломж үүсгдэг хүн гингүүт нь Палмер хэрвээ дуудагдсан ч гэсэн Беллингемтэй юугаар одоо байрлалын үед ингэж зөрөлдөөд он. Беллингем бол тоглолтын туршид баг гараанд л гарч сэлгээнд бол суугааргүй тийм стамина сайтай тоглогч болохоор Кол Палмерыг дуудсан дуудаагүй. Ер нь тэр нөгөө нэг юм Деклан Райсийн хажуу тоглох байсан тэр Андерсены орлох боломжтой тийм хагас хамгаалагчийг. За дээрэс нь Джон Стоунс юм уу Гехийг бас ингэж орлох боломжтой нэг хамгаалагчийг авсан нь төвхлийн хувьд илүү ашигтай байсан болов уу гэж ерөөхдөө бол харж байгаа. За тэгээд ер нь тактикийн үед даваад үзэх юм бол Францын довтлооны эсрэг Английн хамгаалалт гээд бас нэг нэлээд сонирхолтой хэсэг байх боломжтой. Одоо бол ер нь Франц ч юм бол маш хурдан довтлоготой шүү дээ. Тий. Тэгэхээр Английн хамгаалалт ямар байх вэ? Хурдан ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Одоо энэ Ньюкаслын нэлээд хөгшин хамгаалагч Dan Burn айгүй нэг өндөр хамгаалагч шүү дээ Английн. Энийг ерөнхийдөө бас авчрахт нь одоо шигшээ багт дуудангууд нь Английн шигшээ багийн одоо ер нь бол англичууд тэрийг бол хүлээн зөвшөөрөх жоохон хэцүү байсан. Энэ харж яваа тоглогчийг яах гэж дэлхийн аварга дээр бас нэг юм бөглөөс шиг одоо ингэж авчраад оруулаад байгаа юм бэ гэсэн чинь Мексиктэй хийсэн тоглолтын дээр нэг улаан хуудас авсны дараа Dan Burn ингэж сэлгээгээр орж ирж байгаа. За тэгээ орж ирсний дараа ерөөхдөө юу харагдсан бэхээр бүр тэр зүгээр яг би ийм зоригтойгоор дуудагдсан юм а гэд 16-гийн дотор тэр гаднаас нөгөө холоос орж иж байгаа 2-р хамгаал 2-р давхрын одоо кроссууд за Мексик хэдийгээр тийм өндөр биш ч гэсэн аль болох кросс хайж за тэндээс нэг одоо юу гэдэг момент үүсгээд тэгээд нэмэлтээр одоо гол оруулах гэсэн ийм зоригтойгоор ерөөхдөө бол кросс хаяадсэн шүү дээ. За тэр болгоныг бол тэрнгүүд энэ Dan Burn бол нэлээд гаргаж чадсан. Тийм. Тэгэхээр Франц бол хурдан довтлохоогоос гадна одоо Английн хамгаалтан дээр бас яаж одоо гаргаж ирэх вэ? Ер нь Английн хамгаалтан дээр бас одоо Кайл Волкероос хойш би Английн шигшээ багийн бол хамгаалтын тал дээр тийм хурдтай тоглогч бас байгаа юу гэдэг нь сайн мэдэхгүй байна. Stones хэрдийгээр сайн ч гэсэн Эмбапе, Баркола эднэр гүйцсэн байхад бол араас нь гүйж барахгүй л байхгүй. За тэгээд яг Чолоба бас залуу болохоор арай хурдтай. Тий. Тэгээд Франц Эмбапегийн хурд ганцаарчлсан үйл ловтгооны шилжилтэнд бол илүү тулгуурлаад явчих байх. Тэгэнгүүт Англи болоод ирэнгүүт Кейнээр дамжуулан товтлохойг холбож одоо яг тэр нөгөө Тоттенхэмийн яг эд үе дээр Сон болон Кейн хоёрын одоо хостол байдаг гэсэн шүү дээ. Холоосныг дамжуулч юм уу нэг одоо 2-р давхаргын нэг дамжуулалт орж ирлээ. Тэрэн дээр Кейн толгоогоор нэг ивэд дамжуулаад гаргуул сон гаргаж өгдөг. Тий, тэгээ гүйдэг. За яг нэг тийм одоо нэг юм сүулт одоо тэр хөлбөмбөг дээр тэгэл ороод ирсэн л дээ. Одоо Оливье Жиру болсныг тиймэрхүү үргэлжлээд тоглож байсан шүү дээ. Тэгэхээр энэ довтлохойг холбож жигүүрийн хурдтай тоглогчтой бас ашиглахыг ирмэлцэн гэж хэрвээ аваад үзэх юм бол бараг дараачийн гараан дээр Гордон болон Рожерс ш Гордон болон Сака гарч ирэх үү? Эсвэл Мадуэке болон Мадуэке Сака хоёр чинь нэг бол чинь хэр чинь Гордон болон Мадуэке гарч ирэх үү гэсэн сонголтыг жишээлбэл бас ингэж гаргаж өгч байгаа юм л та. Мадуэке бол жоохон эго өндөртэй. Ер нь бол их амиа хичээсэн тоглолттой шүү дээ. Амиа хичээсэн. Гэхдээ тесрэл хурд сайтай. Тий, хурд сайтай. Ер нь Челсид байхад нь би мэдхийн. Тэгээд их тийм
хувийн тоглолттой. Тий. Маш хувийн тоглолттой. Гол нь тэр тесрэлтийг ашиглаж одоо бас Францын шигшээдэр жишээлбэл одоо гол хамгаалтын ноён нуруу нь баг Салиба л гэж хараад байна л да. Upamecano-гоос илүүтэйгээр Салиба гэд аваад үсэх юм бол багаас нь одоо хүүхэд наснаас нь дагсан нэг нурууны өвчтөй, суур өвчтөй байсан. За тэр нь жоохон хүндрээд нэгт Францын шигшээгийг энэ тоглолтын дээр оролцох уу? За дараачийн асуудал нь болоод ирэнгүүт Премьер лигийн улирал одоо энэ 8 дугаар сараас ингээд эхлэж явна. Тэр үед бас Арсеналд бас тодорхой хэмжээний хамгаалагч байхгүй магадлал өндөртэй. Тэгээд энэ одоо бас нөгөө нэг трансферын одоо зуны трансферын улирал нээлттэй цонхон байгаа энэ үед бас тодорхой хэмжээний энэ клубүүдэд бас ийм дарамт жишээлбэл ингээд орж ирж илвэ л та. Нэрээ сонноос нөгөө Возиня гээд Капо Вердегийн хаалгач тэгсэн. Евро явцсан байлээ шүү дээ. Реал Бетис руу явцсан байлээ. Тий. Ер нь дэлхийн аваргаар нэг юм гой 8 онож ирэхэд араас нь болж идэг. Тэгэд 14 оны гэлмээр очиж байгаа чинь Малага руу явж илүү эсвэл хаашаа явж илээ Испани руу бас явж исэн санагдаад байна. Гэхдээ энэ бол финалийн дараах тоглолт өөрөө биш. Финалд хүрч чадаагүй хоёр багийн тоглолт болохоор сэтгэл зүйн хүчин зүйлөөрөө их чухал. Хоёр дасгалжуулагч бас тоглогчтой нэгт амраагаад сэлгээний тоглогчдод боломж олгохыг бас үгүйсэхгүй. Яг тэр саяны хэлснээр бол Мадуэка Гордон Сака юу эсвэл Рожерс хурдтай ч гэсэн бас нэг юм нөгөө хэдийнхээ хажуу тийм тасраа хурдтай тоглогч шилтэй. Тийм Гордоны үед чинь бас Барселона руу энэ жил Ньюкаслаас явчихлаа. Тэгсэн үү? Тий. Барселона авахар болцсон. За Франц өмнө дэлхийн аварга шалгуулалт тэмцээний 3 дугаар айрны төлөөх тоглолтод 3 удаа оролцоод 2-т нь ялж ирсэн байна. За Англи бол 2 удаагийн одоо 3 дугаар эртний тоглолтондоо бол хоёуланд нь ялагдсан. За тэгэхээр Англид энэ удаа түүхэн амжилтаа өөрчлөхийг зорж байгаа бол Францын хувьд бол Дешамын 90 үеийг хүрэл медаллаар өндөрлүүлэх хүсэлтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол Францын хувьд Мбаппегийн рекорд Дешамын салах ёс, Английн хувьд бол тэмцээний медальтай дуусгах. Тэгэхээр хагас шигшээд алдсан боломжоо тодорхой хэмжээнд нөхөх гэсэн ийм хоёр амбиц байгаа даа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ Францын таамагласан гарааг аваад үзэх юм бол 4-3-3 Маньян гэдэг нэг хаалгач байгаа. За Күндэ, Конте, Максим Лакруа яг тэгэхээр Салибагийн асуудал орж ирж байгаа. Тэгээд Тео Эрнандес. Тэгэд Заир Эмери, Орелен Чуамани, Эдуард Камавинга бас байгаа. Тэгээ Усман Дембале, Килиан Мбаппе, Маркус Тюрам гэдэг 4-3-3 гэсэн зүйлээр жишээлбэл гарааны бүрэлдэхүүн таамаглаж байгаа. Францын талаас бол. За хамгийн гол нь Уильям Салибагийн хүнд гэмтлийн урмаас тоглохгүй байх төлөвтэй. Харин Мбаппе мэрэгэн буучийн өрсөлдөөнд 8 гоолтой тул гараанд гарах магадлал нь өөрөө ингэж өндөр. Ядаж мэрэгэн буучаар төгсмөр шүү Тий. дээ. Юугаа авдаггүй махад. За гэхдээ энэ тоглолт бол хэрвээ нээлттэй бол амар олон гоолтой болох боломжтой. Асар олон гоол орох боломжтой. Ер нь бол зүгээр одоо ингээ харахаар Английн хувьд илүү их амбиц байгаа. Ядаж медаль төвлөдөх. Тий. Тэгээд нөгөө анх удаа түүхэндээ Английн шигшээ багийг гадаад хүн дасгалжуулж байгаа болохоор гадаад хүн дасгалжуулах гэсэн гол зорилго нь зөвхөн амжилттай оролцох, медальтай болох гэсэн цаа зорилготой байсан шүү дээ. Тэрнээс биш за яг одоо бол нэг англи нэг тийм сайн англи дасгалжуулагч байна уу гэвэл бас жоохон хэцүү. Өмнөх борнуудын дасгалжуулагч Эди Хавийн Ньюкаслын дасгалжуулагч хийж байгаа. Тийм болохоор шигшээ багийг дасгалжуулна гэхэд бол би бодохгүй байна. За Грэхэм Поттер бол одоо Шведийн шигшээ багийг дасгалжуулж байгаа. За тэгээд яг ингээд ажилгүй байгаа англи дасгалжуулагч гэвэл за нөгөө нэг хэрэгт холбогдсон хөгшин Сэм Алардайс Английн шигшээ багийг дасгалжуулж ирсэн шүү дээ. За нөгөө хин манай нөгөө хөгшин чи 14 оны нэг оролцдог Кристал Паласыг дасгалжуулаад байсан. Тэр хүн бас дасгалжуулахын карьер өөрөө бас аль биесээр бол дуусгаагүй хаа. За тэгээд өөр хүмүүсийг ингээд аваад үзэнгүүт яг тийм англи дасгалжуулагч яг байна уугүй юу гэдэг нь өөрөө сонирн байгаа байхгүй. Яг Майкл Карриг сүүлийн үед гарч ирлээ. Гэхдээ тэр бол илүү Манчестер Юнайтедд дасгалжуулна гэж явах байх. Ерөнхийдөө бас дасгалжуулагчдын хувьд бол одоо нэг залуучууд нь гарч ирээд штэ. Фрэнк Лампард гэхэд 2 дугаар дивизионы багийг бас нэлээд гайгүй амжилттай аваа явчихж байгаа юм. Coventry City гэвэл тий. Тэр чинь бүр Евролигт орсон уу? Тийм баг. Тий. За тэгээд ингээд Фрэнк Лампард байна. Жон Терри чинь бас дасгалжуулагч болцсон. Өшөө хин байна вэ? Стивен Жерард бас Шотландд байгаа санагдаж байна. Гэхдээ яг уу
Франк Лампартийн хувьд бол нэг арай эрт том баг руу очсон болоо да. Дерби дээр бас дахиад нэг хэдэн жил байсан бол арай нэг нөгөө дутууга нөхөх байсан болоо. Челсид очиод арай хүнд баг руу очсон санагдаад байгаа. За үед нь очсон. Терригийн хувьд бол тэрнгүүд одоогийн байдлаар туслах тасгалжуулж явж байгаа. За Жерард бол Астон Виллаг бол гайгүй яг гаргаж ирж байгаа. Тэрнээс дээшээ ахихгүй байсан болохоор Унай Эмери авчирч Астон Виллагийн одоо амжилтууд нэг харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр бас арай эрт байгаа болов. Гэхдээ Майкл Карик бол ялчгүй энэ жилийн маш том нээлт жишээлбэл Манчестер Юнайтед бол байж чадсан шүү дээ. 8 9 дугаар байрнаас нь 3 дугаар хүртэл дэш яваа явчихсан. За тэнгуүтээ Английн үед таамаглаж байгаа гараа бол хаалган дээр ойлгомжтой Jordan Pickford. За Reece James, John Stones, Jarrell Quansah, Dan Burn гэж байгаа. Quansah Burn хоёрын байр солигдох байх. За Declan Rice, Kobe Mainoo. Kobe Mainoo ч байгаа лүү? Бага. Тийм. Bukayo Saka, Jude Bellingham, Anthony Gordon, тэгээ Harry Kane. Английн үед сэлгээний тоглогчдод боломж олох магадлалтай. Яг тэгэхээр Ollie Watkins, Kobe Mainoo зэрэг тоглогчдод гараанд гарч болох бөгөөд Reece James, Bukayo Saka эргэн гарах хөлбөр ерөөхдөө ингэж яригдэж байна. Тэгэхээр Франц Мбаппегийн хувьд бол мэрэгэн буучийн өрсөлдөөн болон Дешамийн сүүлчийн тоглолтын ач холбогдлоор илүү хүчтэй бүрэлдэхүүн гарах магадлалтай. Харин Англи залуу тоглогчдод боломж олгож Кейн Беллингhamын гол цөмийг ингээ хадгалсан хөлбөрөөр тоглох төлөвтэй байгаа. За угаасаа тэгээд шууд ингээд тоглолтын яг тоглолтоос нэг цагийн өмнө нэг гарааны бүрэлдэхүүн тэгэхэд тодорхой болоод гарч ирнэ шүү дээ. Тэгэнгүүтээ 4-3-3 гэсэн Францын одоо тэр одоо яг үндсэн гараа бол үндсэн зарчмын 4-3-3-оос 4-2-3-1 гэсэн ийм довтлохооны үед ингэж хэлждэг. За тэгээд угаасаа нэг тоглолтын дээр яг нэг ийм тактик юм уу 4-3-3-аар ингэж одоо манай өөрийнхөө талбайгаас айлын талбай дээр тоглоно гэдэг асуудал байхгүй л дээ. 2 хамгаалагч үлдээ 3 хамгаалагч үлдээгээд за жигүүрлөгөө орж ирэх ч юм уу. За тэгээд сүүлдээ бүр ингэж 4-2-4 гэдэг чиглэлээрээ одоо нөгөө сөрөг довтлохооноос ингэ хамгаалдаг гэх мэт. Ер нь бол үндсэн зарчмаар бол 4-3-3, 4-2-3-1 рүү орж ирнэ. Тэгэхээр Францын хувьд бол гол хүч нь одоо бөмбөгийг авсан даруйдаа довтлохоонд хурдан шилжээд Мбаппе, Дембеле хоёр жигүүрээс хурдтай довтлол. За тэгэл сул зай гаруул шууд ашиглахыг л ирмэлцэх тийм сөрөг довтлохоо нэлцүүл ерөөхдөө бол Франц илүү барих баха. Ер нь Английн жигүүрл ажил ихтэй байх та. Тий. Одоо энэ Гордоныг би сайн мэдэхгүй байна. Сакагийн хувьд бол анх бол жигүүрийн хамгаалагчаар гарч ирж ирсэн. Тэгээд жигүүрийн хамгаалагчаасаа жигүүрийн довтлогч руу одоо хагас хамгаалагч руу орж ирж ингэж эхэлсэн. За Мбаппе бол угаасаа зүүн жигүүрээс довтлогчоо ингэж орж ерөн сүүлдээ хомдог. Сүүлийн ерөнхийдөө юм довтлогчдын шин чанарыг аваад үзэх юм бол илүү тэгэж жигүүрээс ингэж довтлогчоогоо 16 руу ингэж гүйж орж ирдэг. Хурдтай хүмүүс ерөнхийдөө зонхлоод байгаа. Одоо энэ Виктор Жокершийн үед бол Спортинг дээр тэгэж гарч ирсэн шүү дээ. Тэнгүүтээ Арсенал дээр яагаад одоо юу гэдэг Эрлинг Хааланд чиг ингэж галзуу орж ирэхгүй байгаа вэ гэхээр нөгөө талаас нь Мартинелли тэгэж гүйдэг юм уу Тросар тэгэж гүйдэг үүрэгтэй хүн байсаар байтал Жокершийн үед ингэж гарч тасарч чадахгүй байгаа хөөхгүй. Тэгэхээр яг нэг юм Мбаппегийн үед бас нэг иймэрхүү юм орж ирээд за Беллингхэм Кейн хоёрын бас хослол их гоё байх болов гэж харагдаж байна. За ядч байсан 3 дугаар байрны тоглолтын төлөө нэгэн дэлгэрэнгүй задлан ярьлаа. Бидэнтэй хамтсан ирэх мөдөс сонсож та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуусгах Спутник Монгол радио 92.5.